Эрдэнэ төгс Science Show ханцтай шинжлэх ухааны туршилтаар нотолцгоё. Өнөөдөр бид энэний талаар үзнэ. Тэмээ нүд буюу линз. Бидний нүд нь бүхнийг уруу харуулдаг. Гэхдээ тархинд очих замдаа бүгдээрээ буцаж уруу хараад зөв хэлбэртэй орчихдог. Өнөөдөр харин одоо бид тэрийг туршуулна. За бидэнд сав тэгш шингүү зураг хэрэгүүлнэ. Харин одоо энийгээс савныхаа хэлбэрлэлийг уруу харж харагдахгүй. Харин одоо усыг ид үзье. За нөгөө тийш гарчиж байгаа үстэй. За харин одоо өөр зураг тавиад үзье. Миний зураг энэ хүний нугалсан гар нь ийшээгээ харсан байна. Энэ хүн элбчний малгай нь ийшээ харсан байна. Энэ сумч мөдөл ийшээ харсан. Харин одоо сольж танаа. Юу ийшээ харсан байсан юмнууд ийшээ харчлаа. Тэгвэл би ойлголоо. Бидний жоохон 3-4 настай хүүхдүүд маань гутлаа яагаад буруу харуулж өмсдөг вэ гэхээр тархи руу очих замдаа гүйцэд зөв харж чаддгүй юм биш үү дээ. Ойлголоо. Тэгвэл би ч гэсэн буруу арах юм бэ. За. Би уруу харчлаа. Тэгвэл манай дүү маань намайг буруу харуулж хардаг гэсэн үг. Тэгвэл би дүүгээ буруу харж цадуулах хэрэгтэй болох нь дээ. Зас энэ гол асуудал биш дээ. Харин энэний гол жишээ бол томруулдаг шил. Юмсыг томруулдгийг мэднэ л дээ. Гэхдээ зайг нь зөв байрлуулж чадвал юмсыг бас уруу харуулдаг. Тэгэхээр томруулдаг шил маань томруулдаг, уруу харуулдаг гайхалтай хоёр зөвлөлт гэж үзсэн. За яа. Өнөөдөр бидний судалсан линз болох нүдний болон юмсыг уруу харуулдаг юм бэ. Харин тархинд очих замдаа буцаад хөрвүүлэгдэд зөв харддаг юм бэ. Эрдэнэ төгс Science Show би хөтлөгч сурагч Даваням. Дараа улам сонирхолтой туршилтаар уулзцгаая.